Өнөөдөр оюутны үйлдвэр эрхлэгчид эвлэн нэгдэж байгаагаа илэрхийлж Монцон агентлагийн мэдээллийн төвд хэвлэлийн бах хурал зохион байгууллаа. Социалист нийгэмд оюутны үйлдвэрүүд дотоодын хэрэгцээг бүрэн хангаж 1990-ад оны хүнд нөхцөлдөж олон улсын худалдааны байгууллагын квотын систем, Америкийн нэгдсэн улсаас олгосон хөнгөлөлтөө нөхцлөөр энэ салбарт 30 гаруй мянган хүн ажиллаж экспортын бүтээгдэхүүний 29% дангаараа үйлдвэрж байсан юм. Гэвч борлуулалтын зах зээлийг импортын татвараар хамгаалаагүй. Мөн 2005 онд квотын систем үгүй болсноор оюутлын үйлдвэрүүд үндсэндээ хаагцсан. Монгол улсын ерөнхийлөгчийн ивэлдэр зохион байгуулагдсан оюутлын салбарын хөгжлийн өнөөгийн төвшин гарц шийдэл зөвлөгөөнөөр хууль эрх зүйн орчныг бүрдүүлэх, нэгдсэн талбай бүхий ажлын байрыг түрээслүүлэх, дөрвөн толон тусгай зориултын ажлын хувцсны төрийн худалдаа авалтыг нэмэгдүүлэх зэрэг асуудлуудыг дэвшүүлсэн бөгөөд оюутын салбар сэргэн ажилласнаар 172.2 тэрбум төгрөгийн өдөр тутмын хэрэглээний хувцас, 67.7 тэрбум төгрөгийн ажлын болон дүрмт хувцас үйлдвэрлэж боловсруулах үйлдвэрлэлийн 9.5%-ийг оюутлын салбар эзлэх болно гэж хэвлэлийн бага хурлыг зохион байгуулагчид мэдгдлээ.